Тамбарун хотод эми урмал зарж амьдардаг эгэл жирийн охин Шираюки нэг өдөр тус улсын өв залгамжлах ханхуураж татварын махаар хамгийн үзэсгэлэнтэй охиныг авчиргээж түшмэлтэй тушаана. Тэгтэл олны дундаас онцгой улаан устай Шираюки сонгогжээ. Ингээд Шираюки хоёр сонголттой толлоо. Хайргүй хүнтэйгээ баян тансаг амьдрах, аль эсвэл хааны тушаалыг зөрчиж өөрийнхөө хүсснээр амьдрах. Шираюки хоёр дахь сонголтыг хийж ханхугаас зүгтэн алс холыг зарлоо. Шираюки хоноглох газар хайж явсаар хаягдсан байшин олно. Хол зам туулсандаш тэрүү ятраад ундаж нэг л мэдхэд өглөө болжээ. Гэтэл мангар царайлаг залуу хашаад авж агаад манай охиныг хараад цацсан дагаар алдаад унчваа. Түүнийг Зэн гэдэм байна. Шираюки жимийн урмал хийж зартын болохоор тэрүү хүнтэй мэдлэгтэй. Зэний гимцэн гарын боож өгтөл түүний хоёр найз ирнэ. Энэ байшин Зэний нууц оромж ололтой. Тэгээд Шираюкиг ирсэн гайхаж хэн болох ханаас ирснийг асууна. Шираюки танихгүй хүнд хамаагүй ярихгүй гэсэндээ юу ч хэллгүй гараад явчлаа. Гүй тэгсэн Зэн араас нь дагаад ирдэг шүү. Шираюки ч аргаа ороод Тамбаруны ханхугаас татаж яваагаа хэлдэг. Гүй яг манай охин Ражиг өөрийнх нь үсэнд нь бочлаа гэж бодоод үсээ тариад ирсэн байл да. Тэгсэн Зэн шоолоо наадын. Зэн амиртаач буцаад иртэл хаалганыхаа нүдэнд Шираюкигийн үсний тууцыг байсан сагстай улаан алан байлаа. Раж аль хэдийн Шираюкиг олжээ. Шираюки ч Раж ихнэр болох хөв тавилантайгаа эвлэрээд өгсөн альмын итгэгтэл моц алим хийцэн байдیں۔ Хүнд бэлэг өчөж сонин гарвэ. Шираюки бүр готраад иш миний амьдралын алим шиг л юм да гэсэн Зэн гарнаас нь альмын идэж ирэх ваа. Гүй тэгтэл Раж чин Шираюки хүчээр авчрах гээд альмыг хортуулсан байд юм да. Зэн ухаан алдаж манай хийж сандраад байд сууж идэл Ражийн төшмөл орж ирээд ерөндөг авмаар байвал дагаад яв. Гэт манай хэд явхаас төр аргагүй боллоо. Ийхүү хааны ортонд иртэл ханхуу Раж Шираюкид ерөндөг авахын оронд татварын болох санал тавилаа. Манай охин сайхан сэтгэлтэй болохоор хүний аминд хүрчээснээс татварын болоод явсан дээр гэж бодоод яг зөвшөөрөх чийтэл эсрэгүүц чинь гэсээр хортцсон Зэн хаалга цөм өшгөлж ороод ирхэн тэрдээ. Цаа чин багаас л хорнд бие дасгаж бараг л хор үлчилдэггүй биетэй олчиж. Тинхүү харуулын нам цөхөж унгаад ханхуу Ражд дахиж Шираюкиг татаж чангаагаа тавил би чамайг өршөхгүй гэж явнаа. Энийг сонсоод Раж урлж хааныхаа өдөөс тэрслээ гинэ мөхөс боол. Гэтэл Зэн чин бүр Тамбаруны хөрш Кларинес улсын хоёр дахь ханхуу нь байваа. Зайстай хөршөөгөө ханхуг хортолцсон гэвэл дайн дэгдэн үздэй. Зэн ч Ражийг хэлэх үггүй болгож хандыг хагдарч авлаа. Энэ бол олноос онцгой улаан үст цасан цагаан Шираюки болон ханхуу Зэн хоёрын түүх. За тэгээд анима үзэхээс өмнө цаа чин 9 сенти дэлгүүр болон 9 сенти онлайн дэлгүүр үйлчлүүлсэн хүн бүрт 20,000 төгрөгийн купон бэлгэлэх урамшуулт зарлжээ. Тэгээд бас 100,000, 200,000, 300,000 төгрөгийн худалдаа авалт төс бүрт эсенсигээс бэлдсэн гарын бэлгэнээс сонгоо авчулна. Мөн багшийн дэдийн төгөлдөр төв салбарт 9 сарын 1-нд сурагч нарт зориулсан Glow Day event, 9 сарын 2-нд оюутан залуус зориулсан Student Skincare event тус алах нэ. Уг event дээр AI Skin Analyzer-аар ямар төрлийн арьстай гэдгийг мөн өөрсдөө хөрсөн хувийн өнгө тодорхойлох үйлчлэгийг бүр ямар ч төлбөргүй боломжтой юм биш үү. Бас манаас өгөхгүй 200,000 алхахад иймхэн татсан байлээ. Сабаа дарж үздэгэн сабаа дарж манай бэлэгнүүдэд нэгдээд лайк хонхоо дарж дараагийн гоё анимуудын точлыг цаг алдалгүй үзээрэй. За тэгээд Шираюки Кларинест шин амьдралаа эхлүүлжээ. Ажил хийхээр хадил бүх эмээсээ хүүхөч хангалтайгаагаас Шираюкиг авдаггүй. Тэгтлний газар манай охин цаас өгснөө. Жил нэг болох шалгалтанд тэнцвэл хааны ортонд ажиллах боломжтой гэж хэллээ. Шираюки шалгалтанд тэнцэхэнд бол хотоос зайдуу эмийн урамлуудыг судлахаар боллоо. Харин Зэн Шираюкид ямар нэг зүйл болол туслана гэж хэлсэн байна. Шираюки Зэнээс хажуугийн арал руу явхаа хэлэхэд Зэн түүнийг завинд суулгаж өглөө. За тэгээд урамлаа судлаад явчихсан чинь гай тарч нэг гар манай охиныг хулгайлчдیں۔ Шираюкигийн улаан усыг ургуул зараад мөнгө олох юм инэ. Дараа өдөр нь Шираюкиг ирээгүүд Зэний санаа зовж хайхаар болдог. Харин энэ үеэр хулгайч Шираюкид хоол авчирхад манай өн боломжийг ашиглаж хулгайчийг мөргөж унгаа зогчлаа. Тэгээд үүдэнд нэртэл хаалттай. Шираюки хоёр дахь давхрын цонхоор зүгтахаар өсөрч хараа гэж бодол хулгайч нь араас нь гүцэд ирвэ. Зэн ингээл баригддгийн даваан дээр Зэн ирж Шираюкиг аварлаа. Маргааш нь Шираюки Зэнд талархснаа хэлэхэд Зэн чи яагаад энэ хотод амьдрахаар шийдсэн гэхэд манай өн ийм сайхан сэтгэлтэй хаантай болсон ямар болохыг харахыг хүссэн. Харин та яагаад намайг аварсан юм гэхэд Зэн гарнаас натгаж би энэ улсыг чамтай хамт харахыг хүсэж байна гэвэ. Нэг өглөө Шираюкиг ордноос тоджээ. Тэгсэн нэг нөхөр холоос манай охиныг ордон руу дураараа орж байхыг хараад муугаа царайлж байгаад явчдیں۔ Уг нь ордон руу зөвхөн пайстай хүмүүс ордогч Зэний зөвшөөрлөөр Шираюки дураараа орж гарах хэрэгтэй болсон юм байна. За тэгсэн Зэний нүдний дор хар зовх татцсан. Бүр ядаргаанд орцсон байж иваа. Цаа чин байнга ордноос нууцаар гарч явсаар хагаад хамаг ажлаа хойшлуулж одоо горын намсаад сууж байгаа нин. Тэгсэн хоёр найз нь амхандаа амралт өгөхгүй Шираюкиг дуудсан баш таарна. Тэгээд Шираюкиг эренгүүтэн л ашгүй хүсэн хүлээсэн Шираюкитэй нэрчлээ гэд үг хайж байгаа тавьчваа. Юу тач манай хоёр уулзаж хорвоогийн ховж бадж идэлцэн ядраа донт чинь. Тэгээс сэртэл дэрэгдэн Шираюки биш. Өнөө манай охин л муухан хараадсан гар үдийн. Энэ бол Харука гүн. Зэнд гадны хүн дураараа оруулаад ямар болгоомж хүн бэ? Ханхуу ээж. Наа охин чинь их мэдлэлтэй болох гээд албаар өөртөө ч нойрцсон чинь билүү? Эсвэл хулгайч чинь билүү? Гэд та муулж өгч байна.
Зэн жоохон доромжхон. Ширайки бол сайхан сэтгэлтэй ухаантай охин. Би тийм гэж бодохгүй байна гэсэн Харукагун дурлалтаас сохорчихсан бидтэй гэд гарч чадлаа. Тэгснээ бүр олоогүй. Ширайкиг алуулахаар нууц залуурч хүртэл явуулах нь тэрдээ. Ширайки чалуулахаа мэдгүй хээв нэг буцаад артанд нэртэл манай охиныг ортонд орохыг хориглосон бичиг гаргасан байлаа. Ширайки байдал бичсэнийг олгож Зэнээс учир явдлыг асуухаар ортны цав хөгөөдгүй. Тэгсэн яг урд нь сум нисээд ирдیں۔ Ячаахан зөрөгтэй гэж чигтэй хийн. Сумын наснаа айхчгүй тэр чигтээ Зэнтэй олцохоор явлаа. Энэ Ширайки учир явдлыг хэлж Зэнээс асуудал ямар ч сэжүүр болж чаддгүй. Тэгээд Зэн өөрийн биеэр хэрэгтнийг олохоор явсан агуур нь өнөө хэрэгтэн Ширайки дээр ирчин. Балай хүүхэн ханхуг өргөтлээ гэснээ шууд дайраад эхэлтیں۔ Манай хүн чамаар буруу зүйл хийсэн биш. Өөдөөс нь харс толгорсаар алхаж агааранд нь Харукагун айгаад дотроо. За өөртөө мэтгэлтэй агууд бол муу хүн биш юм байх та. Гүдэгт ямар амар зөрөгтэй юм бэ гэж бодоод хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч Ширайкийг буруу боддог байснаа залрууллаа. Ямар ч тач хэрэг мандаж нууц залуурчин ч хоёр найзад нь баригдав. Энэ нууц залуурчин Оби гин. Өнөөдөр ордны эмзүүч болох шалгалтын өдөр. Ширайки шалгалтын өмнө ордны эмийн ургамлуудыг судлаад байж гин. Гэтэл тэнд нэг хүүтэй таарсан ордны шилдэг эмзүүч Рю байлаа. Харин энэ бол ордны ахлах эмзүүч Гарак. Ямар ч тач шалгалт эхэлж шалгалтын тэнцэн хэсгийг 2 хоногийн турш эмийн ургамалтай хэрхэн харьцаж, хэрхэн арчилж, хэрхэн ашиглаж байгаагаар нь дүгнэх нь. Ийхүү Ширайки хариуцсан газартаа ирж 1 хоног тасралтгүй ажиглалаа. Гэтэл Зэн Ширайкитэй уулзах гад нууцаа хүрээд ирдیں۔ Даанч гай газарт орох хичээр Зэнийг орж ирэхэд хин нэгэн хаалгын гаднаас нь төвчин. Хэрвээ шалгалт өгж өн ханхүүтэй байгааг харуул хахуул гэж тооцогдож тэнцэх боломжгүй болох нэ. Энэ үед Ширайки нэг эмийн ургамал өгч байгааг анзаардаг. Хортой ургамалч нь өөрөөсөө чихэр ялгаруулт юм байна. Тэгээд хөрсөөрөө дамжуулж иргэн тойрны бүх эмийн ургамлаа хортолж устгана. Ширайки хортойг нь мэдгээд уснаас нь намсдалцэн бүр хор уучлаа гэж сандарч идэг үсттэй. Нэх хөөрхөн. Ямар ч тач хордуулаад байгаа нь хөрсөн болохоор хүлэмжиндээ бүх орцсон цэцгийн хөрсийг салгаар боллоо. Ширайки Зэнээс тусламж гуйж Шүнжэнгөө манай хоёр цэцгийн хөрс солсоор өглөөг өгтжээ. Энэ шалгалтын цагч дуусч шүүгч Гарак ирлээ. Манай хоёр бүр халтайцсан л сууж ийн. Харин шалгалтын жинхэнэ нууц нь хортой ургамлыг олох байжээ. Ширайки хортой ургамлыг олохоос гадна бүр бүх хөрсөн солсонд Гарак биширч манай охин ордны эмзүүч болох шалгалтанд амжилттай тэнцлээ. Яг ханхуг төгсгсөн гэдгийг мэдчихсэн юм шиг үлээ. Ийхүү Ширайкигийн алхахаар Рю томилогдлоо. Тэгээд өөрийгөө танилцуулж анхныхаа эмийн бэлтгэлээ хийж анхныхаа зочин өгтөн. Тэгтлийн зочин нь Рюг дандаа хортой ургамал судалдаг. Энэ болчоор зүйл огт өгдөггүй гэж молно. Ширайки ургамлын хорч бас хүнийг эмчилж болдг юм. Хүний битгий өнгөц дуугна гэж орлоход энийг сонсоод Рю гайхаж цацарлаа. За тэгсэн Ширайкийг сайн байгаад нь төвшин ахиулж Гарак түн Зэний өвчтөй тэмдэглэлийг даалгалаа. Ширайки сонирхоод унштал Зэн 13 настайгаас эхэлж хор болгосон бүх мэдээллүүчээстэй байлаа. Ширайкийн сэтгэл шимширч нүдэнд нь нулимс цэлгэнхэн тэр. Энэ үеэр Рю өдөр болсон зүйл талархах гээд ирсэн чинь Ширайкийн уйлжааг нь хараад яахаа мэдэхгүй сандраад Зэнд хэлтэл Зэн ирж түүнийг аргадаад алгуурхан ингэртэй наасан байдаг юм. Маргааш Зэн 2 найзтайгаа Форт Лакстод болсон хэрэг шийдэхээр явбаа. Ортны үдэнд иртэл тэнд Оби байж идэн. Цаа чи нөршөөгдөд Зэний туслах болсон юм байна. Тэгээд эндхийн бүх хүмүүс унтсныг хэлдэг. Ийхүү учир бэлтгэлэг унтлахын учрыг олохоор манай эд ортны тохоо болон борыг шалгасан ч үуч алдсангүй. Эцэст нь өвчин гэдэг үгэнд Ширайкийг дутгаар боллоо. Ширайки ч хүмүүсийн ажиглаад аюултай байж магадгүйгээд Зэнийг ордноос гарах гэтэл Зэн Ширайкитэй хамт байх гээд гадаа хүүтэн байна. Гарвал даарна гэж ас. Ямар ч тач Ширайки орой болтол байдлыг ажигласан ч юу ч алж чаддгүй. Бүр дээрэс нь өөрийнх нь толгой эргэж яг энэ үед галтай өрөөсөх хүмүүсийн бие илүү хурдан дортож байгааг анзаардаг. Түлэн хортой утаа ялгаруулад ээжээ. Ийм хүмүүсийг аварч Ширайки гарч ирэхэд Зэн хан шахснаа. Чи зүгээр үү? Миний санаа зовлоо гэж ахын тэртээ баг үнсгэн. Ширайки өдөр шөнөгүй ажиллаад ядарч биеийн сүлдээ дундгийн даваан дээр Оби ирж тослно. Оройн Ширайки бүр халаараад орондоо хөвчидл. Ширайкийн бие мууцсан сургаар Зэн ирж ягаад өөрт нь хэлээгүүд нь уралж бас хүмүүсийг аваашнд нь талархаж гаран дээр нүсээ тавхан тэрдээ. Энэ хоёр бүр жан болоод өглөө шүү. Ямар ч тач Ширайки албан ёсоор өөрийн гэсэн ордны пайдтай болж өөрийн гэсэн хавцтай чалаад авлаа. Тэгтэл удалгүй Кларинесийн 1-р ханхуу Изана ирж Зэнтэй уулзна. Изана бол шудраг шулуун зантай яг л хаан байхад тохирсон нэгэн. Харин Зэн бол өрөвч зөөлөн сэтгэлтэй учраас хүргэлж Изана загнална. Нууц залуурч Обиг өөрийн хамгаалагч болгосон танихгүй хүнийг ордондоо дураараа оруулсан гээл. Тэгээд дараа Ширайкитэй уулзч чи Зэнд ямар нэг ашигтай байсан болол чамайг ордонд оруулсан байх. Үгүй бол Зэн ч нүдэ баясах гэж лал солын улаан өстэй охиныг дэрэгдээ байлгадаг тэнэг ханхуул болчтэй гэдэм да. Яг уу гинт гадны үн дураараа ордонд нь орж харагдсан болохоор сайхан сэтгэлтэй Зэнийг хортчихл гэж утсан юм шиг байгаа. Яжихны Изана Тамбар өний ханхуу Ражийг хоёр улсын инхтэйний төлөх уулзалтанд орчиж Изана бүр Ширайкийг Ражийн татвар юм болгож ийсэн мэдчихсэн за. Тэгээд албаар яриандад дуртаж Ражд хэрвээ Ширайкид сайн хэвээрээ бол та эрт зориулж хормын нар бэлтэж өгье гэж ас. Зэн бүр шок. Гэтэл Раж Изанагийн саналаас татгалзсан. Яагаад цаа чин Зэнийг хортол зэрэг нуух гэж ядж байгаа штт. Тэгснэ Ширайкийг Зэний сүйт өсгөө болгож байгаа гэж хэлчихдээ бүгд шок. Раж угаасаа Ширайки Зэн хоёрыг хайр дурлалын холбоотой гэж боддог.
Зэн сандарч Ражийг дагуулж яваад юу тонгосоод байгаа бид хоёр чинь зүгээр найзууд гин. Тэгсэн Раж өө тийм үү? Тэгвэл би Шираякитэй гэрэлчээл та гэж ас. Зэн Шираякийг найзаа гэж боддогч ягаад ч юм Ражийн хэлсэн түүний орыг хүргэж ирэхлээ. За тэгсэн Шираяки уулзалтанд болсон яриаг яг найр бэлдэж өгье гэх хүртлэн сонссон байж таарад Изана өөрийг таамбар үнлүгээ буцаал гэж лайлуулах гэдэг гэж удаад яаж иж байгаа Зэнтэй уулзахаар шийддэг. Маадгүй энэ уулзалт Зэнтэй уулзах сүүлчийн удаач гэж болно. Энэ Зэнтэй уулзаж Зэнийг чангах чинь тэрч Зэн ч юу болоод байгааг гадарлаж өөрийнхөө болон ахынхаа тухай ярьж эхэллээ. Изана 17 насныхаа төрсөн өдрөөр Лида болон Суиг хоорондоо таарамч мөн хоёр жижиг улсын хөлийн цаг дээр өөрийн ордноо бариулжээ. Тэгтэл хоёр улсын захирагчид Изана тал засч нөгөө улсаа дарахын тулд нууцаар алт мөнгө өгдөг байв. Гэтэл нэг өдөр Изана дээр хоёр улсын элчирж мөнгө хүлээж авахаа болооч гэж гуйдаг. Учир нь энэ мөнгнүүд бүгд ард иргэдээс авсан дотор. Гэхдээ Изана анхнаас л хоёр улсын элчийг ирүүлж хуваа хичээсээ хоёр захирагчийн бүх нууцыг дэлгэж хоёр улсад инх тавиа авчруулахаар бүгдийг төлөлж өгсөн алт мөнгийг буцааж өгөхөөр хурааж исэн баш таардаг. Энэ бүхнийг харж ирсэн Зэн ахыгаа юу юунаас илүү хүндэлдэг. Ах нь ямагт шудрагаас зөв зүйлийн төлөө явдаг учраас түүний эсрэг тэрсэлдэж чаддгүй ажээ. Тэгээд Шираякид ах минь намайг ухаантай бай гэсэндээ л ингэж ашилж байгаа. Чи Изанад өөрийгөө хэн гэдгээ харуулж чадвал тэр ч гэсэн чамайг хүлээн зөвшөөрөх болно гэв. Маргааш нь Гарак Ражийг ортондоо танилцуулаад явчихин. Тэгсэн Раж эмзүүчийн байран дээр ирснээр хамаг хөлсөн цуваад та нарын ажилд саадуулаад явах уу? Би ингэж буцлаа гэж Шираякитай таарахгүй байхыг хичээн. Тэгсэн чинь Ражийн гидсэн өвдөөд Шираяки хариуцж явахаар болчдөг нас. Энэ хооронд Зэн Изанагаас Шираякиг яагаад ингэж гадуурхаад байгааг нь асуухад Изана Шираякиг Зэнд тохирох хүн биш ээ гэдэг. Шираяки Раж дэм гаргаж өгөхдөө хаан хүн байж би сайн ботчээ. Төрсөн нутгийн минь хаан олигтой хүн байвал би ч гэсэн баярлна гэвэ. Раж нэг зүйл ойлгох бололтой юу ч хэлэхгүй явлаа. Харин бүхнийг Изана хараа зогсож чинь. Тэнхүү Шираякиг нөтлөө ширтэж ордонд байсаар л байна уу гэхэд би бол энэ ардны эм зүйч гэдөөдсөн тас ширтгэд төсөөлөхгүй юм болноо. Шираякиг гүнж гэж дуудснаа. Бүр тухан дээр нь үнсэж авах нь тэрдээ. Манай өний шодрох шолон ухаантай уйггүй байдал нь Изанаг хүлээн зөвшөөрүүлэхээс аргагүй төрөгжээ. За тэгсэн уулзалтын үеэр Шираякигийн нэр дордогтаад манай охин ортондоо долвоо. Зэний санаан зовж Обиг түүний бие хамгаалагч болгодог. Үүнээс хойш Шираякитэй хамт байхаар болж түүний ажил тослно. Тэгээд эми ургамал төөжидл Обид ягаад ч юм Шираяки хөөрхөн харагдаад эхэлвэ. Шираяки нэг орой тас огтоод унтчиж өдөр нь Гарак юм гэж хотлоо айлээ дарих болгочихлээ. Тэгээд тасарсан чигтээ хаашаа ч юм би гараа авчваа. Оби түүнийг хамгаалж араас нь дагж явна. Гүтгэл нууц тагнуул ороод ирсэн тагнжидын Оби тагнуулыг анзаарч Шираякиг аюулгүй газар дагуулж ирээд тагнуулыг барьж авлаа. Энэ бүхнийг мэдсэн Зэн Оби талархаж түүнд албан ёсны ордны пайзагч Оби албан ёсоор Зэний үнэнч туслах болсон юм. Энэ бол Кихару, Кларинесийн умар дарал шувуудтай хамтааж төрдөг овгийн хүүхэд. Гэтэл шувууд аим нэг мэтэдэг энэ хүмүүсийн шувууг язгууртнууд агнж эхэлжээ. Даан чин нарлан өөр улсын эзэмшил. Тэр улсынх нь язгууртнууд ан хийгээд байгаа болохоор Кларинес улсад нэг хамаарл хүн байл та. Шираяки охины хэрийг сонсоод Зэнээс тусламж гуйхаар боллоо. Энэ шувуунд бүр амарлаг мангар холоос эзнийхээ шүглийн чимээг таниад хүрээд ирдэм билээ. Зэн энэ чадвар нь улсад хэрэг болно гэж бодж илтээ. Тэгээд Кихарууд хэрвээ шуваа чинь нэрж очих 10 км замыг 25 минутанд туулж ирч чадвал дархан цаацад болгож өгье гэв. Маргааш нь тест хийхээр 10 км цаана хонх тогрох хүнээр Шираяки томилогдлоо. Гүтгэл айлын язгууртан чинь танах өөрсний хүнээ ашиглаад булхац үл яах юм гэж Шираякитэй хамт явгаар алчваа. За ингээ тест эхэлж Кихару шувуугаа нисгэж нөгөө талд Шираяки хүлээн. Гэтэл өнөө язгууртан чинь өөрөө булхацснаа. Шувуу доодох хонхын ус руу шидэд Шираякиг цамхаг төгчсдیں۔ Балачин. Шираяки хонхгүй сандарч Кихару туслахын тулд бүр цамхаас ус руу өрсөж усан дотроос хонхыг хайж эхэллээ. Гүтгэлийн шувууч нь бүр амар. Холоос хурж ирснээр усан доторх хонхны чимээг сонсоод зааж өгөөдэй яах вэ? Ямар тааж хонхыг олж шувууг ирсэн захиа өгч мэдэгдээд шувуун чиг 25 минутанд дамжиж ирч чадлаа. Ийм булхаацсан язгууртан өөрөө баригдаж Кихаругийн хүсэлтийг хүлээн зөвшөөрснөөр юутайч хэрэг намжив. За тэгтэл энэ Шираяки өрөөнд төвчгдсэн бүр ус руу өсөрсөн гэдгийг сонсоод Зэний санаа зовж Шираяки дээр иртэл манай охин одоо бүх зүйл зүгээрээ гэд инээсэн чинь Зэн хацар нь улааснаа уруул дээр нүсэд ахын тэрдээ. Ямар ч чувууг улсын шуданчаар ажилд авч арлаас чувууг авах зөвшөөрөл авахаар Зэн умар дарал руу явлаа. Зэн явсны дараа Шираяки өчигдрийн явдлаад орсож нэг ичээл. Энд Зэн Шираякиг санаж нэг юм ороод юутайч зөвшөөрлөө аваад улстай эргэж ирэхэд Шираяки Зэнтэй харж тулгарч чадахгүй эцэндээ зогтчихно. Зэн түүний ханаас явж манай хоёр ойд дундах цэцэрлэгт уулзлаа. Шираяки Зэнийг харахаар л зүрх нь хүчтэй догтолж гинтл нэг зүйлийг ухаардаг. Өдий хүртэл зүрх сэтгэлтэй мэдэрч ирсэн тэр халуун дулаан мэдрэмж Зэнийг ингэрт тэрвэрлэх үед түүний гарнаас барих үед мэдрэгддэг тэр тоглол хайр байсан гэдгийг ийм Зэнд хайртайгаа хэлж түүний үгийг сонссон Зэн Шираякигийн өмнө өвдөг сөгдөн чи миний хажууд ахт би зэрэг ордог. Тиймээс үрд миний хажууд байгаач гин. Зэн хүрээд аниман тосч гин дараагийн бичлэгээр олцъя. Баш.